За та бүхэн сайн байцгаана уу? Борлогол уусан багш бидэнд бодисодын 8 номыг зааж байгаа. Хичээлээ цааш үргэлжлүүлье. За ингээд өнөөдөр бид одоо нөгөө бодисодын 8 шат шүлэг рүүгээ орж эхэлнэ. Ингээд эхний бадгийг би та бүхэнд уншиж өгье. Би бэр хамаг амьтдыг чанд мөн эрднэсч үлэмж үзэж өнөөхүү дээд тусыг бүтээх сэтгэлээр үргэлж инхрийлэн явах болтугай. За тэгэхээр та бүхэн одоо энэ бидний энэ оршихуйн хаана хэн билээ гэдгийг санах хэрэгтэй. Бидний сэтгэл. Тэгээд тэрэнд 4-5 бидний сэтгэлийн 5 хорвол 5 жанжина гэж би ярьсан. За тэгээд тэдгээр жанжнаар удирдуулсан тоо томшгүй олон цэргүүд нь бидний тоо томшгүй олон бодлууд. Тэднээс ерөөсөө юу хийдэг вэ гэх юм бол энэ харамаа хичээсэн хааныг энэ одоо биед барих сэтгэлийг л хамгаалахад бүх юм зориулаад зүтгэж идэг гэсэн үг. За ингээд зарим хүмүүсийн хувьд өөрийнхөө одоо харамаа хичээх сэтгэлийг би бол одоо дундыг баригчаа гэж өөрийгөө дундыг баригч гэж үздэг. Тэр нь бол бас нэг төрлийн харамаа хичээх сэтгэл байдаг. За жишээлх юм бол одоо би Австрт амьдардаг. Австри бол дундыг баримтлагч улс. Швейцар бол дундыг баримтлагч улс. Дундыг баримтлагч гэж ярьдаг тэд өөрсдийгөө. Тэгээд ч энэ улсуудад би байхдаа одоо юу дуртайгаа ярьж болдог. Өөрөөр хэлбэл хятадд би ингэж хамаагүй ярьж болохгүй шүү дээ. Тэд бол маш үнцэрхэг үзэлтэй. Ярьж болохгүй. Бас энэтхэгт ч гэсэн би юу дуртайгаа ярьж болохгүй. Энэтхэгчүүд бол ер нь одоо маш төвчээр багтай, төвчээр султай, тэгээ шүүмжлэлд маш дургу тийм хүмүүс байдаг аа. За тэгээ энэтхэгчүүд одоо энэтхэгийн соёл гэхэд үнэхээр баян, тэгээд маш эртний, тэгээд маш үнэн их сурвалжаас гаралтай. Ерөөсөө энэ эргэлцхийн аргагүй л те. Уг нь бол тэдний тэр соёл үндэсний байдалд бол үнэхээр хүн эргэлцхийн арга байхгүй, тэмжинхэн үнэн, тэгээ маш эртний, маш баян соёлтой орон. За тэгэхээр хамаагүй юм ярьж явах юм бол энэтхэгт за яг төрөөс нь намайг шийтгэх хүшилтэй, хүмүүс нь намайг бараг шийтгэх бах. Хятадд бол зүгээр засаг төр нь намайг шийтгэх шүү дээ. Хамаагүй юм ярих юм бол. Тэгэхээр энэтхэгт бол би одоо хамаагүй тэднийг муулах юм бол хүмүүс нь зүгээр хаа нэгтээ хүлээж агаад айгуул намайг зодох бах. Маш их бардам. Тэгээд одоо тийм маш их орноор маш бахархдаг, соёл үндсээр маш бахархдаг тийм хүмүүс байдаг ш. Тэгэхээр намайг нэг газар отожгоод зодож магадгүй маа. Харин хятадд би янз янзын юм ярих юм бол хүмүүс нь биш, зүгээр засаг төр нь намайг барьж аваад шоронд хийчиж магадгүй. Тиймээс одоо би Австрт амьдарч байгаа учраас бензиний үн өсөд байна гэдэг ч юм уу одоо тийм ойр зүрийн юмнуудыг бол чөлөөтэй ярьж болж байна. Тэгэхээр энийг яагаад ярьж байна гэвэл бидний энэ биед барих хүчин дотроо одоо эерэг талын биед барих үе, сөрөг талын биед барих үе гэж байхаас гадна мөн дундыг баримтлагч биед барих үе гэж байдаг байна. Яг нарийн дотор нь задлаад үзэх юм бол бас ийм ялгаанууд байгаа. Энэ 3 биед барих хүчин бидний 3 төрлийн зовлонг үүсгдэг шалтгаан болдгийг. За одоо энэ дундыг баримтлагч бие гэдэг чинь бидний тэр хуран үйлдэхүйн зовлонг гаргаж байгаа. Харин бидний эерэг бие гэдэг нь урахын зовлон, бидний сөрөг бие гэдэг нь зовлонгийн шалтгаан болдог байна. За ингээд одоо сөрөг талын тэр биед барих бол танд одоо тэр дайруу зовлон авчирна.
Даруй. Тэрнийхээ хариуг та даруйхан амсна. Харин энэ эерэг талын бид барих уу гас гарч байгаа зовлонг та дараа нь амсна. За тэгээд энэ дундыг баримтлсан бид барих уу тэр дундаж бид барих уу гаса шалтгаалаа танд тэрхэн даруй зовлонч үүсэхгүй нэлээд байцсан жага дараагийн зовлонч үүсэхгүй танд энэ ямар зовлон үүсэх вэ гэвэл далд байж байгаа тэр нуугдмал зовлонгууд чинь эндээс үүсэж гарах юм аа. За нэг өөрөөр хэлэх юм бол одоо сөрөг бид барих угаасаа болоод та өнөөдөр зовлонгоо амсна. Эерэг бид барих угаасаа болоод та маргааш зовлонгоо амсна. Тэгвэл энэ одоо дундаж бид барих угаасаа дундыг баримтлагч бид барих биш тэрнээсээ шалтгаалаад танд ийм нуугдмал далд ил харагддаггүй зовлонгууд гарч ирдэг байна. Эцсийн дүгнэлт бол ерөөсөө танд бид барих уу байж л байгаа бол зовлонгийн мөн чанарыг авчирна. Тэр нь эерэг байна уу, сөрөг байна уу, дундаж байна уу ялгаа байхгүй. Хизээвэ гэдэг нь л болохоос биш зовлон ирэх нь бол гарцаа байхгүй байна ш. За ингээд бидний энэ хаан жанжин цэргүүд тэд бол ерөөсөө энэ хар амиа хичээсэн энэ хааныг л одоо сайн сайхан байлгахад зүтгэж идэг. Тэрэнд л зүтгэж идэг. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр бидний зовлон тасралтгүй үргэлжилсээр байна л гэсэн. Эндээс одоо суллагдаж гарах ганц арга нь л ерөөсөө хайр, энэрл, сайхан сэтгэл нэгүслийг дадуулах. Тэр л баг. Тэр л таныг энэ хааны эрх мэдлээс хаанчлалаас чөлөөлөх нь шүү дээ. Бидний энэ бие, сэтгэл, бидний энэ амьдрал гэдэг яг торонд орсон шувуу шиг биднийг амьдруулдаг. Бүгдээрээ хязгаартай учраас бид ийм нэг торонд хашигдсан шувуу шиг л амьдарч идэг байна. Эдгээр хязгаараас болоод бид чөлөөтэй биш, эдгээр торноос болоод бид чөлөөтэй биш байна. Тэгэхээр эндээс гарах аргыг зааж өгöd шүү дээ. Эндээс хэрвээ гарч чөлөөлөгдөё л гэх юм бол бидний хийх дадлага хайр, инрэл, сайхан сэтгэл, нэгүслийн дадлага байдаг байна. Энэ тор буюу энэ хязгаарууд чинь бидний өөрсдийн өгийн мөн чанарын яг эсрэг зүйл байдаг. Бидний өгийн язгуурын мөн чанар бол хэмжээ хязгааргүй мөн чанартай маа. Энэ биеийн хязгаараас болж бид зовж ин, энэ сэтгэлийн хязгаараас болж зовж ин. Энэ амьдралын хязгаараас болоод бид зовлон эдэлж байдаг юм аа. Тэр энэ ертөнцөөс яаж суллагдахын, бид яаж эрх чөлөөтэй ийм ямар ч хязгааргүй эрх чөлөөнд хүрэх юм бэ гэхээр л хайр. Хайр юм. Энэ хайрын дотроо бусдыг хайрлах хайр, бусдыг бодох тэр сэтгэлийг хэлж байгаа. Энэ л одоо бидний явах цорын ганц зам, бидний энэ өвчнийг эмчлэх цорын ганц эм, бидний хэрэглэх цорын ганц арга юм аа. Бидний өвчнийг илааршуулах ерөнтгөн юм энэ торыг онгойлгох цоож юм. Түлхүүр юм. Та нар энийг анзаардагч байж магадгүй. Хаана ерөөсөө би гэсэн сэтгэл байна. Тэр чинь ерөөс маш явцуухан байдаг шүү дээ. Маш явцуухан. Тийм сэтгэл бага байх тусмал та их өргөн уужин байна гэсэн үг. За ингээд яаж харамаа хичээх вэ? Яаж өөрийгөө л болгох вэ гэдгийг зааж байгаа, сургаж байгаа тийм нийгэм, бүлэг хэсэг, хүмүүс, улс орон юу байдیں۔ Тийм юм луу ингээд харах юм бол хичнээн явцуу болохыг та үргэлж олж харна. Өөрийгөө бодж байгаа сэтгэл маш явцуу, өөрийгөө бодоод хийж байгаа зүйл маш ойрыг харсан байдаг. Нас богинотой байдаг. Ийм сэтгэл явцуу байхаар ч л яг л матартай адилхан шүү дээ.
Хүний биеийг олоод төрсөн байгаа хэрнээ ухаан санаа, сэтгэл санаа нь матарнаас өөрчлөхгүй. Төрөхдөө хүний биеийг аваад төрсөн, үхэхдээ матарны үхлээр үхнэ гэж боддоо. Тийм хүний сэтгэл биш үү? Маш давчуу, маш явцуу ийм чигжүү учраас тийшээ нэвтэрч орж чадах зүйл байхгүй шүү дээ. Юу тэрийг нэвтэлж орж чадах юм? Явцуу байх тусмал улам зай завсаргуул болж идэг байна. Өөрөөсөө өөр хэнийг ч бодохгүй. Өөрийн энэ орон зайнаасаа давуулж харж ерөөсөө ч чадахгүй. Та ийм хүмүүсийг энэ ертөнцийн өнцөг болон болгонд харж болно. Хаасайгүй ийм хүмүүсийг харж болно. Зарим нь бүр улс орноор, зарим нь бүр соёл иргэншлээрээ тийм байдаг. За тэгэхээр өнөөдрийн бидний судалж байгаа энэ оюун судлахын 8 бадаг. Энэ дадлага 8 төрлийн дадлага юм. Энийг биш үү? Энэ чинь бидний сэтгэлийн дадлага юм шүү гэдгийг хамгийн түрүүн ойлгох хэрэгтэй. Энийг та бүхэн биеэр дадуулж болохгүй. Энэ бол цэвэр сэтгэлийн дадлага гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс би та нараас гуйж ин бити энийг биеэр дадуулаарай. Тэхийн бол та нар асуудалд орно шүү гэж. Энэ бол та нарын сэтгэлдээ суулгах 8 төрлийн бодол юм. 8 төрлийн бодрол, 8 төрлийн бясалгал юм. Тэгтээ сэтгэлдээ. Энэ сэтгэлийн дадлагыг та хэрвээ биеэр үлдэх гэж оролдох юм бол та өөрийгөө баллаж мэднэ шүү. Та өөрийгөө устгаж мэднэ. Энэ 8 дадлагыг биш үү? Биеэр дадуулж болохгүй шүү гэж би та бүхэн захиж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл би хүн болгоныг хайрлана гэд хүн болгоныг очиод тэврээд иж болохгүй шүү гэж би танд хэлж байгаа. Хамаг амьтныг энэрх сэтгэлийг би дадуулж ийна гэд та матарлуу гүйжчод тэврээд авч болохгүй шүү. Та хазуулнаа. Та дайралтсан хүнээ, гудамжинд дайралтсан хүнээ тэврээд авч болохгүй. Та тэх юм бол айгуул бол алганы амт үзнэ. Тэгэхээр мэдээж амиа хорлил гэж бодоогүй юм бол арслан битий гүйжчод тэврээрээ. Тэр нь тэгээд маш хувьсгалж, маш юр усын амиа хорлолт болж хувирна шүү дээ. Хэрвээ та арслан тэврэх юм бол бараг түүхэнд бичигдэхээр тийм хувьсгалж зүйл болж хувирна үстэй. Арслан тэвэрч амиа хорлов гэд сонин дээр бичигдсэн байх вэ? За ингээд одоо бод сатын 8 номыг би дадуулж байна гэд автобусны буудлын дээр би 10 хүн тэвэрнэ гэж зогсож итэл чинь тэрэн дундаас таныг алгадах хүн бараг 5 гарч ирнэ шүү. Олон хүнд алгадуулаа бараг шүдгүү болох байлгүй. Тийм бололцоотой шүү. За тэгээд дараа нь та яах вэ? Та над дээр буцаж ирнэ штэ. Ой багшаа, энэ таны дадлах чинь над үйлчлэхгүй байна. Над буруугаар үйлчлээд байна гэ та. Гомдол гаргах хэрэг гарна. Энэ бол далд нүүгдмэл дадлага юм. Энэ бидний сэтгэлийн гүний дадлага юм. Ил гарах шаардлагагүй гэсэн үг. Бид сэтгэлээ гүндэн дадуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг ингээд чангаар хашаараад ах шаардлагагүй байх нь шүү дээ. Юуны төрүн? За одоо эхнээс нь хэлж өгье. Юуны төрүн? Энийг бид нууцаар дадуулна сэтгэлийнхаа гүнд. Хоёрт чимээ аниргүй. Энэ тэнд очиод чангаар хей та бүхэн намайг хараарай. Би ингээд энд би оюун судлахын 8 бадаг дадуулж байгаа хүн шүү гэд ингэж хашаарах шаардлага байхгүй танд. Тэглээгээ танд тус гарахгүй, танд харин проблем л гарч магадгүй юм шүү. Та энийг ил тод чангаар хашгираад явах юм бол хизээч ажил олохгүй магадгүй. Хинч таныг ажилд авахгүй. За ингээд ажилгүй нь ажил олохгүйгээр зогсохгүй, ажилтай нь ажиллаач алдаж мэднэ. Гэр бүлтэй хүмүүс нь гэр бүлээч алдаж мэднэ шүү. За ингээ бүр муугаар бодох юм бол
Хүмүүс таныг юмтай байна, энэ тархинда күкүү болцсон байна гэж бодоод таныг эмнэлэгт аваачиж мэдэн шүү. Сэтгэл судлаа, сэтгэл зүйч ер нь юу болохыг бол би хэлж мэдэхгүй. Яагаад гэх юм бол вэ штэ. Энэ бол бидний энэ дадлага бол эгэл жирийн сэтгэл бидний одоо сэтгэл санаанд байж идэг эгэл жирийн зүйлээс хитийдсэн сэтгэл байхгүй юу? Энэ чинь эгэл жирийн хүмүүс энэ ингэж бодож чадхааргүй. Тэрнээс хитийдсэн тийм зүйлийг бид бяцлагж байна гэж бодох хэрэгтэй. Үнэхээр энэ тухай мэдхийг хүсээд асууж шалгаж байгаа хүмүүст л хэлнэ үү гэхээс биш энийг зүгээр нууцаар чимээгүйхэн сэтгэлийнхаа гүнд дадуулаа гэж би та бүхэнд хэлж байгаа. За ингээд нууцаар дадуулж байгаагийн бас нэг шалтгаан юу юм бэ гэх юм бол бид бусдын сэтгэл зүйг хүндэтгээд байгаа. Бид бусдын сэтгэл зүйг хүндэтгэж штэ дотроо. Яг гэвэл тэдний сэтгэл санаанд багтахгүй зүйлийг бид чангаар яриад яах юм бэ? Тэдний сэтгэл санаанд багтахааргүй зүйлийг бид одоо ингээд багтаах гэж оролдоод яах юм? Бид хүндэлж штэ тэр хүмүүсийг. Ийм гүнзгий сэтгэлийг, ийм бод садвын ийм гүнзгий замыг авлага болгоход бэлэн биш байгаа тэдгээр хүмүүсийг бид бас хүндэлье. Тийм эгэл жирийн одоо ингээд зүгээр амьдралаа хөөгд явж байгаа хүмүүст биднээс ийм гүнзгий юмыг ярьчих юм бол заримдаа тэдний сэтгэлийг төвөчдөг. Тэдний сэтгэлийг самруулчдаг. Хотгочдөг гэсэн үг. Тэгэхээр заавал энийг хүн болгонтой хуваалцах гэд байсны хэрэггүй. Өөртөө л хэрэгэл. Өөртөө л хадгалаад өөртөө л хэрэгэл. За тэгэхээр та бүхэн ойлгож авсан байх. Юуны төрөө энийг ил тод биш нууцаар дадуул. Хоёрт нь сэтгэлдээ дадуулах болохоос биш бие махбодоор битгий энийг дадуулаарай. За тэгэл одоо би ёстой хамгийн нэгүсэлтэй би одоо бусдын төлөө юугаач хайрлахгүй гэл өөрийнхөө бүх юмыг байрныхаа төлхөрийг нэгэнд өгөөл машиныхаа төлхөрийг өөр нэг хүнд өгөөд л ингээд бай гэж байгаа хэрэг биш байхгүй юу? За тэгэл баг дугуугаа аргамжсан төлхөрөө хин нэгэнд бэлэглээл. Ингээд байх юм бол таны энэ инэрл нэгүсэл таны дайсан болж хуурнаа. Бие махбодоор энэ дадлагыг хийгээд л эхлэх юм бол энэ дадлага таны хувьд хор болно. За тэгээд би одоо үргэлж та бүхэн захидаг ёсоор юмыг наантай цаантай ойлгочих. Наантай цаантай. Одоо бити үг гэхээр л багш бити үг гэсэн гээд ингээд бусдад туслахгүй, бусдаас юм харамлаад байхдаа биш, үг гисэн гээд бүх юм өгöd байхдаа биш. Энийг ерөөсөө маш тохируулж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бидний өнөөдрийн энэ зааж байгаа энэ дадлага бол нийтэд зориулсан нийтлэг, нээлттэй юм дадлага биш. Энэ бол хаалттай зөвхөн таны хувийн одоо нууц дадлага байх нэ гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд энийг би махбодын хүрээнд биш, энийг сэтгэлийнхаа хүрээнд багтааж сэтгэлийнхаа хүрээний дотор дадуулаарай гэж. За ингээ бас нэг зүйл бол энийг та өөрөө л дадуул. Бусдад энийг бусдаар энийг дадуулуулах гээд ингээ бусдыг энүүнд алавцсны хэрэггүй гэсэн үг. Тэгээ бусдыг эрдэнэ мэт үз гэдэг чинь танд хэлж байгаа байхгүй юу? Таны хийх дадлага. Та бусдаар өөрийгөө эрдэнэ гэж бодуулах гэдэг болохгүй байх нь шүү. Бусдаар энийг дадуулуулах гэдэг өөр дээрээ тийм юм байхгүй. Энэ бол таны дадлага. За одоо жишээлбэл та их нартайгаа мөн нөхөртөөгөө ингээ маш муу харьцаатай байлаа гэж бодоход зүгээр гэртээ энэ дадлагыг аваачаад энэ 8 мөрт шүлхийг дэлгэж байгаа те хар энд хамаг амтныг эрдэнээс илүү хайрл гэсэн байна. Энийг унш гэд ингэж болохгүй нэ шүү. Та энийг ингээд бусдад энийг тулгаж ингэж бусдад энийг дадуулах. Энэ чинь таны дадлага байхгүй юу? Тэр бусдын хэрэг бол бусдих энэ бол харин зөвхөн танд зориулсан таны хувийн дадлага байх нэ. Хөөх энэ өстө яасан үнэн хэлээвэ те. Өстө манай нөхөр яг
тийм хүн манай эхнэрт бүр яг тохирсон үг байна энэ одоо энийг л чухам тэр дадуулах хэрэгтэй гэж ингэж ярих хэрэгтэй биш байна шүү дээ. Ингэж ярьж болохгүй. Энэ 8 шатыг ашиглаад энэ 8 номыг ашиглаад та бусдыг шүүмжлэх, бусдыг доош нь хийх ийм байдлаар та ашиглах юм бол энэ номны зорилгыг яг эсрэгээр нь ашиглаж байгаатай адилхан юм аа. Энэ дадлага таны сэтгэлийг өөрчлөх дадлага болохоос биш, бусдыг өөрчлөх дадлага биш юм шүү. Бусдыг өөрчлөх гэж бүү оролдоорой. Нэг үгээр хэлэхэд энэ номыг та өөртөө хэрэглүүл танд эм болно, бусдад хэрэглүүл танд хор болно. Танд эргээд хор болох нь шүү дээ энэ чинь. Тэгээд автан хэлэхэд энэ номыг одоо бусдын бурууг батлахын төлөө ашиглаж ерөөсө болохгүй. Хөө харж байгаа биз? Яг миний нөхөр, яг миний эхнэр. Энэ яг манай нийгэмлэг, энэ яг манай нийгмийг хэлж штэ энд гэл, тэ? За энэ 8 дугаар шүлэг бол өстой яг манай хөвшийг хэлж гин. Энэ 7 дугаар шүлэг бол яг манай нийгмийг тэр чигээр нь хэлсэн байгаа юм гэл, тэ? За ингээл өстой номер болгонд бадаг болгонд нэг хүнийг онооцсон тий 5 дахь нь манай ээж шиг 4 дахь нь манай охин шиг ч гэдэг юм уу тий өөртөө зориулсан ямыг та өөрөө тэнд байхгүй шүү дээ өөрөө бол юу чгүй зүг зүгээр цэвэр тунгалаг ийм төгс хүн бусад хүмүүс бүгдээрээ муу хүмүүс за ингээд одоо баруун айлын хүн зүүн айлын хүн гэдэг ингээ бүгдийн энэ 8 шүлгийг хуваарлцдаг танд хэрэгтэй шүлэг тэнд байхгүй дууссан ийм болж болохгүй шүү дээ. Та өөрөө болохоор маш цэвэр, тунгалаг, ариун хүн байдаг. Бусад хүмүүс болохоор дандаа ингээд нэг бузартцсан тийм ч мүү, энэ ч мүү, энэний тэр нь ч мүү, энэ нь ч мүү гэсэн ийм одоо дутагдaltaй хүмүүс байгаад байдаг. Энэ 8 бадаг шүлгийг ерөөсө бусад хүмүүс л дадуулах ёстой би биш. Гэсэн ийм үзлээр хандаж болохгүй маа. Тэгээд автан хэлэхэд энэ дадлагыг та өөртөө хэрэглэх юм бол танд эм болно. Энэ дадлагыг та бусдад хэрэглэх юм бол эргээд таныг хордуулах тэр хор болох юм аа. Энэ дадлагыг та өөртөө хэрэглэх юм бол зөв болно. Бусдад хэрэглүүл буруу болно. Та сэтгэлдээ дадуулвал зөв болно. Биеэр дадуулах юм бол буруутаад явчих нэ. Та надад итгэхгүй байгаа бол одоо гадагшаа гараад бусад дээр энийг дадуулаад үз. Юу болох нь вэ? Инэрл нэгүслийг дадуулна гэдэг дайралтсан хүн болгоныг тэврээд үнсээд гэртээ авчраад дайлаад цайлаад бүх юмоо тавьж туугаад ахын нэр огт бишээ. Энэ дээр бид одоо ингээд маш том алдаа гаргадаг. Бид маш буруугаар ойлгодог. Бусдад бүх юмоо өгөхийн нэр гэж бодоод ингэж буруу ойлгосны дүнд бид энийг дадуулахаас татгалцдаг. Тийм биз? Бод сэтгэл гэдэг чинь бусдыг л бодоо. Бусдад л бүхнээ зориулаад би өөрөө яах юм болж байна гэж бодох гэдэг. Тэгэхээр таны энэ бусад гэдэг вэ штэ. Таны биеэс гадна байж байгаа энэ бусад гэж үзээд байгаа чинь таны одоо энэ торноосоо онгойлгож гарах тэр үүдэн юм аа. Танд энэ бид барих уу сэтгэлээ хуулж хаяад гарах тэр ганц зам чинь за бусад гэдэг бол таны энэ торноос чөлөөлөгдөх түлхүүр нь бахнэ. Тэгэхээр энэ бусдыг хайрлах сэтгэл таны ирж хайж байгаа бүх юмыг өгөн таны эрх чөлөөнд хүргэх энэ түлхүүр учраас тэднийг эрдэнэ олсон мэт хайрлаа гэж эрдэнэс ч илүү хайрлаа гэж эхний бадагт хэлсэн байна. Таны одоо бүр сэтгэлийнхаа хамгийн гүнд юу ч хүсэж байгаа юм тэр зүйл чи юу юм бэ гэвэл бусдыг хайрлах энэ хайр юм аа. За ингээд та өөрт хэрэгтэй бүхнийг олж аваад өөрт хэрэггүй бүхнээсээ ангижрах боломжтой болох юм аа. За бид одоо энэ
өөрийгөө бусадтай харьцуулдаг ийм одоо өөрсөлдөөний ертөнцид амьдарч байна гэх юм уу да. Би ба бусад гэдэг бол ерөөсөө маш ээдрээтэй харьцаа юм шүү дээ. Бидний амьдарч байгаа энэ ертөнц бол харьцуулалтын ертөнц, өөрсөлдөөний ертөнц байна. Хуваадаг ертөнц байна, салгадаг ертөнц байна. Бид ийм хоёр томол үзлийн ертөнцид амьдарч байна. Тэгэхээр бид энэ салгагч ертөнцид амьдарч байгаа учраас би ба бусад гэж салгаад би гэж өөртөө заримыг нь ойр бариад бусад гэж заримыг нь холд бариад өөртөө болохоор шунан тачаагаад бусдыг болохоор түлхэн татгалзаад өөрөөр хэлбэл тэдэнд дуургуутсаж үзэн ядаад ингэж амьдардаг байна. За та бүхэн ойлгосон байх. Бидний амьдарч байгаа ертөнц бол харьцуулдаг ертөнц. Энэ бол уралдуулдаг ертөнц. Энэ бол ялдаг, ялагддаг, ялалтуу ялагдлуу гэсэн тийм ертөнцид бид амьдарч байна. За тэгэл зөв, буруу, дээд, доод, манаах, танаах гэсэн одоо бүх л ялгаа чинь эндээс гарч ирж идэг юм аа. За таны биед байх уу хичнээн хүчтэй байх тусам таны өөртөө шунах шунал тэр хэрээр хүчтэй байна. Таны биед байх уу хичнээн хүчтэй байна. Тэр хэрээр бусдыг үзэн ядах сэтгэл мөн хүчтэй байдаг байна. Тэгэхээр өнөөдөр миний та бүхэнд хэлэх зүйл бол бусад гэдэг чинь та нарын тэр үзэн ядаад хорсон уур хилэнгээ гаргаад байгаа бусад чинь таныг тамд ч хүргэж магадгүй, таныг бас деважинт ч хүргэж магадгүй юм. Таны ирээд байгаа аз жаргалыг чинь түлхүүр нь бусад юм аа. Тэр аз жаргалын түлхүүр хэрнээ тэр чинь бас таны зовлон гуйнгийн ч гэсэн түлхүүр байж болохоор. Бусад гэдэг таны давуу талч байж мэднэ, таны сул талч болж болох нэ. Тэгэд хинээс шалтгаалах гэдэг гэвэл танаас өөрөөс чинь шалтгаалах гэдэг. Таны ямар байхаас шалтгаалаад тэр бусад гэдэг нөгөө тал чинь яаж ч хувирч өөрчлөгдөж болох нь байна. Та яг юу хүсэж байгаа? Та алийг хүсэж байгаа? Та жаргахыг хүсэж байгаа мó? Зовхыг хүсэж байгаа мó? Та диважин хүсэж байгаа мó? Там хүсэж байгаа мó? Танаас бүрэн шалтгаалах гэдэг шүү дээ. Таны тэр бусад гэд байгаа чинь таны эрч хүч болоосэй гэж та хүсэж гин үү? Таны сул тал болоосэй гэж та хүсэж гин үү? Та шийдвэрээ өөрөө гаргах хэрэгтэй. Энэ таны гаргах ёстой шийдвэр. За ингээд энэ хоёрын аль нэгийг танд өгч чадахгүй байгаад одоо хүлцэл өчж чинь. Тэгтээ сонголт таны өөрийн чинь гарт байгаа. Тэгэхээр над яах ч арга байхгүй. Хинч юу ч хийх арга байхгүй. Энэ бүхэн бол цэвэр таны өөрийн шийдвэр. Тэгээд 100% танаас шалтгаална гэж боддоо. Энэ чинь сайн мэдээ шүү дээ. Бусдаас шалтгаалахгүй танаас шалтгаална гэдэг чинь нэг ёсны сайн мэдээ байхгүй юу? Танаас биш бусдаас шалтгаалдаг байсан бол суурил шүү дээ. Яах ч арга байхгүй гэсэн үг байхгүй. Гэтэл энэ бүхэн чинь танаас шалтгаалж байна. Бүрэн. Бусад хүмүүс хичнээн ч муу хүмүүс байлаа гэсэн. Бусад хүмүүс хичнээн ч дөрөө сул дөрөө ч юм уу муухай байлаа гэд хэрвээ та хүсэх юм бол тэд таны эрч хүч болж болно гэдэг шүү дээ. Тэд таны давуу тал болж болно гэдэг шүү дээ. Тэм хүмүүс байдаг шүү дээ бидний амьдралд. Бүр өстэй ямар ч талархах сэтгэл байхгүй, ямар ч хүний үнэргүй тийм бүр нэг одоо матар шиг хүмүүс байдаг үстэй. Бидний амьдралд байгаа шүү дээ. Өөрөөсөө өөр хэнийг ч бодох чадалгүй тийм арчаагүй хүмүүс таны амьдралд тохиолддог шүү дээ. Тохиолддог. Тэглээ ч гэсэн тэр хүмүүс цөмөөрөө таны хүч чадал, таны боломж бололцоо болж болно гэдэг шүү дээ.
Энэ орчлонгийн хамгийн муу хүнч танд бололцоог өгч. Таны боломж бололцоо давуу тал эрч хүччин болж чадчих. Таны ухаарл, таны бэлэг билгүн алт эрдэнэс чандамнаас илүү үнэтэй гэд хэлээд байна шүү дээ. Энд магадгүй таны гэгэрлийн үг, таны гитлэхүйн үг, таны өөрчлөлт, хувиргалт тэр бүхний чинь уг үндэс их сурвалж нь болж болох нь шүү дээ. За түүний зэрэгцээгээр одоо бидний амьдралд мөн сайн хүмүүс ч олон байгаа гэдгийг үгүйсэхгүй бидний эргэн тойрон сайн, сайхан, энэрэнгүй тийм хүмүүс зөндөө бас байгаа. Ингээд маш өгөөмрийн, маш агуу хүний дэргэд та ингээд үнэхээр сул дорой болчдаг тэрийг мэдхүү. Тийм болдсон шүү дээ. Та яалтчгүй жижигрээд явцдаг байхгүй юу? Үнэхэрийн сайн, сайхан тэр уужим энэрэнгүй сэтгэлтэй хүний хажууд та өөрийнхөө хичнээн өчүүхэн болохыг цаг үргэлж мэдэрч ийн гэд бодтоо. Тийм хүмүүсийн эргэн тойронд байж байгаа цэцэг хүртэл инээмсэглээд байгаа юм шиг те. Мод ургамал хүртэл ингээд гурам өргөөдч байгаа юм шиг тийм үү? Яг л тэгж байгаа мэт. Тэр хүний эргэн тойрон байгаа бүхэн одоо хүссэн болгоно нь аясаараа бүтээч байгаа юм шиг тий. Амтэн адгуус хүртэл жаргал цэнгэлтэй сүүлээ шарвагнуулаач байгаа юм шиг тийм үү? Тийм байдаггүй гэж юу? Тэг санагддаг штэ. Тийм хүмүүс вэ штэ. Заавал таны юуг мэрэмдэ заавал таны эрчтэй хүчтэй ийм авгаа болоход тустай байна гэсэн үг биш байхгүй юу? Заавал тэр танд тусвал харин ч таныг бүрч муу тийшээгээ явахд хүргэж ч магадгүй. Хэрвээ та өөрөө шийдвэрээ буруу гаргах юм бол яагаад гэвэл штэ энэ бусад гэд байгаа чинь зүгээр танд тохиолж байгаа танд өгөгдөж байгаа энэ өгөгдлүүд байхгүй юу? Нөхцлүүд байхгүй юу? Тэр нөхцөлд та ямар шийдвэр гаргана, та тийм үр дүнд хүрнэ. Та үнэхээр бусдыг энэ ёстой олдошгүй эрдэнэ байна гэж харж чадах юм бол тэд таны эрч хүч, амжилт бүтээлийн их сурвалж болно. Тэр бусад гэдэг чинь зөвхөн нөхцөл болохоос биш, шалтгаан нь биш байхгүй юу? Шалтгаан нь та өөрөө бич. Гадаад нөхцлүүд танд нөлөөлнө. Танд туслана, эсвэл танд хор болно. Аль нэг нь. Гадаад нөхцлүүд бол гадаад нөхцлүүд. Ихэнх нь харин хамаг шийдвэр таны гарт байна гэдэг шүү дээ. Энэ гадаад нөхцлүүд хичнээн ч хүчрэхэг байгаад, бусад гэдэг хичнээн ч хүчрэхэг байгаад тэдэнд таныг өөрчлөх тийм чадал байхгүй шүү дээ. Таныг өөрчлөх чадал хүнд байна гэхээр танд өөрчлөж л байгаа байхгүй. Бусад гэдэг бол танд зүгээр боломжийг олгож л чадна. Харин энэ боломжийг ашиглаач. Энэ боломжийг ашиглах уу, ашиглахгүй юу гэдэг шийдвэр таны гарт байна гэдэг байгаа байхгүй. Одоо бид юу хийх хэрэгтэйгээ та ойлгосон биз? Бусдыг хайрлах дадлагыг хий. Бусдыг хайрлаж сураа. Энэ бол бидний хийх ёстой дадлага. Бусдыг хайрлаж сурах нь танд ашигтай. Бусдыг хайрлаж сурах нь таны боломж юм аа. Таны өөрчлөлт, хувьсгал юм аа. Тэр бол таны эрх чөлөө юм аа. Бусдыг хайрласнаар та үргэлж аз жаргалтай байх бололцоотой. Бусдыг хайрласнаар хинч таныг өвтгөж чадахгүй, хинч таныг шаналгаж чадахгүй маа. Таны тэр бусдыг хайрлах хайр чинь таныг тэр бусад гэдэг юмнаас чөлөөлөгдөх тэр зам юм шүү дээ. Яг одоогийн байдлаар бол бид бусдаас чөлөөтэй биш, бид бусдын эрхэнд байна.
бусдын аясаар бүндгэнж байгаа хүмүүс чинь биднээс үсттэй. Бид энэ нийгмийнхаа боолно. Бид энэ бусад гэдгийнхаа барлаг нь болчиход явж байна. Тэдний аясаар бүндгэнж байна. Тэд намайг уурлуулах уу, зовоох уу, жаргах уу гэдэг эрхийг тэднээс атгачаад байна. Би өөрөө сайн дураараа тэдэнд эрхээ эдлүүлээд байна. Биднээс энэ хийж байгаа бүх юм ихэнх нь хүмүүс юу гэж бодох бол, хүнд таалагдах болов, яах бол тэд намайг юу гэж ярина, ингэж ярина, тэгж ярина. Тэрнээс болж бусдаас болж шийдэж штэ биднээс. Бусад хүн юу гэж бодох бол, бусад хүн юу гэж хэлэх бол гэж бодож бид шийдвэрээ гаргаж штэ. Тэгэхээр энэ бусдыг хайрлах хайр инэрлийг дадуулснаар бид энэ бусдын нөлөөнөөс чөлөөлөгдөх боломжтой маа. Та олон зүйлийг хяндаг байж болно. Тэгтэл бусдын юу бодохыг, бусдын бодлыг та хянаж чадахгүй шүү дээ. Хүн гэдэг амьтан ер нь хэр ухаантай амьт юм. Миний талаар бусад хүн юу бодох бол гэж тэр бодлыг биднээс өөрчлөх гээд яваад байгаа. Тэгэх чадал бидэнд байхгүй шүү дээ. Хүн болгон надад сайн байгаасай, хүн болгон намайг магтаж байгаасай, хүн болгон миний талаар сайхан сэтгэгдэлтэй байгаасай гэж бодоод биднээс 24 цагаар завгүй гүйж байгаа шүү дээ. Энэ чинь тэгтээ бусдыг бүү тоо гэсэн үг биш шүү дээ. Бусдыг бүү авч хэлцэх гэсэн үг биш. Бид бусдыг бодно. Тэгтээ миний талаар тэднээс юу бодож авах вэ гэдгийг бид хянж чадахгүй байхгүй юу? Энэ бол бидний хяналтнаас хэтэрсэн хэрэг юм. Тэгэхээр миний талаар хүмүүс юу гэж бодож байгаа нь таахын аргагүй гэсэн үг. Таахын аргагүй surprise гэдэг штеп. Яг л тэр юм шиг. Сансаргүй бэлэг биднээс ёлкны модны дууталд тэр болттой байгаа бэлэг задлах юм бол юу гарч ирэхийг мэдэхгүй яа да. Дотор нь юу байгаа бол тий? Яг л тэр юм шиг. Хүмүүс миний талаар юу бодож байгааг таахын арга байхгүй. Ёстой санаанд ороогүй байсан хүн миний аминд ч орж магадгүй шүү дээ. Тэгвэл үүнтэй яг адилхан миний яс мах цусаа зориулн зүтгэсэн хамаг эрдэм мэдлэг юу гэдгийг эрч хүч бүх юмаа зориулсан миний ганц найдаж явсан хүн маань миний хамгийн муу дайсан. Миний намайг алах тэр хүнч болж магадгүй шүү дээ. Тэгэхээр бусдыг хайрлана гэдэг маань яг л шинэ жилийн гацуур мод гэсэн үг. Хамгийн сайхан мод. За тэгээд хүслийг хангагч мод, хүслийг хангагч чанд мэнэрдэн. Тэр модноос та юу л хүснэ? Тэр бүхнээ танд өгнө. Танд олдон тэр бүхэн. Бусад гэдэг чинь яг л тийм хүслийг хангагч мод юм шүү дээ. За ингээд яг жинхэнэ боддоор амьдрал дээр хүслийг хангагч мод гэж байдаг ч юм уугүй ч юм уу тэрийг би мэдэхгүй. За ингээд шинэ жилийн гацуур гэдэг бол байдаг. Тэрийг бид бүгд мэднэ. Тэгвэл тэрийг биднээс өөрсдөө босгодог. Бид өөрсдөө зохион байгуулаад босгочдөг. Хүүхдүүдэд хуурахын тулд бид өөрсдөө босгодог. Тэрийг томчуулбал тэгж их тоохгүй, хүүхэд л голдуу тооно. Харин томчуулын хувьд бидний хувьд бол нэр шинэ жилийн гацуур босгоно гэл ингээл нэг их сайхан хөөрч байгаа мэддүүр үзүүлнэ. Тэгээд тэр доор нь байж байгаа хайрцагнууд тэр ямар бэлэг байж байгааг биднээс мэдж байгаа учраас сонирхолтой биш бидэнд. Харин тэр жинхэнэ шидтэй тэр мод чинь юу юм бэ гэвэл бусдыг хайрлах явдал юм байна. Тэр танд хүссэн бүхний ч үг нь штэ. Бусдыг хайрлах инэрл нэгүсэл гэдэг танд гэгэрлийг үг нь штэ. Гэгэрлийг ч өгч чадж байгаа юм чинь бусад зүйлсийн талаар ярих шаардлага байхгүй үстэ. За тэр хол байна гэж бодох юм бол
таны амьдралыг илүү тавтай, тухтай, илүү тааламжтай, таны бие махбодыг илүү өвчин шаналгаа багтай, стресс багтай дор хаяж тийм байлгана үсттэй. Бусдыг бодох сэтгэл танд бүх юмыг өгнө штэ. Эд баялагийг өгнө, эрүүл мэнд өгнө. Аз жаргал өгнө, сайн карма өгнө гэж боддоо. Таны кармаг маш гайхамшигтай болгоно. Дараачийн төрөл, ирээдүйн төрлөө сайн төрөл төрөх боломжийг өгнө. Тэгээд зогсохгүй гэгэрлэгч танд өгж болох нь шүү. Эрх чөлөө гитлэхгүй цөмөөрө боломжтой байхад яагаад бид энийг дадуулахгүй гэж? Яагаад бид энэ дадлагыг хийхгүй гэж? Ноёд хатагтай нараа өөрөөсөө энэ асуултыг асуугаад үз. Надаас бити асуу, өөрөөсөө асуу. Би өөрөө ч гэсэн энийг тийм айхтар тултлан дадуулсан хүн биш. Хэрвээ та нар энд ирээд намайг шалгаад үзье гэх юм бол тэр шалгалтанд чи би аягүй л унаж мэднэ. Тэгэхээр би өөрийгөө ч гэсэн хамруулад бид гэж ярьж шít. Та бидэнд тодорхой хэмжээний хайр хүн болгонд бий. Их бага янз бүрийн хэмжээтэй л болохоос биш бидэнд хайр инрэл нэгүсэл цөм байгаа. Хүн гэдэг амьтан энэ орчлон дээр ерөөсө хүнээс өөр энийг эцэст нь тултал хөгжүүлэх амьтан гэж байхгүй шүү дээ. Хүн л байна. Зөвхөн хүний биеэр зөвхөн энэ бидний энэ тархиар бид энийг хөгжүүлэх болцоод. Энэ сэтгэлээр л зөвхөн бид тэр ямар ч нөхцөл болзолгүй тэр хайр нэгүслийг дадуулж болно гэдэг шүү дээ. Далай шиг гүнзгий, уул шиг тогтвортой, түшигтэй, огторгүй шиг уужим тэр сэтгэлийг хүний энэ бие сэтгэлээр л бүтээж болох юм аа. Тэгэхээр хүн болж төрчөөд матар шиг бити амьдраа гэдэг шүү дээ. Бидэнд хайр хэрэгтэй байна. Бидэнд. Би ингэж хүмүүст хэлдэг. Хамгийн багаар бодоход нэг хүнийг хайрладаг байх хэрэгтэй. Хамгийн багаар шүү дээ. Ганцхан хүний төлөө бүрэн эрсдэл хүлээлтээ. Амьдрал гэдэг тэртээ тэргүй риск штэ. Угаасаа. Нийл эрсдэл штэ. Тэгвэл та зүгээр яг ганцхан хүний төлөө 100% эрсдэл хүлээгээд үзэлтэй. Яадаг тэртээ тэргүүл бид үхэн штэ. Яадагч байсан бид үхэн. Тэртээ тэргүй. Бид энд мөнх биш. Тэгэхээр санаа зовоод ах юм юу вэ? Юунд үхлээс айгаад байгаа? Зүгээр хайрыг дадуулсан ч бид үхэн, хайрыг дадуулаагүй ч бид үхэн. Аль нь ашигтай вэ гэвэл дадуулж байгаад үхэн ашигтай байна. Яалтчгүй. Амьдрал гэдэг тэр чигээрээ эрсдэл юм чинь хүнийг хайрлна, бусдыг хайрлна гэдэг бол маш утга төгөлдөр эрсдэл юм шүү гэж ойлгох хэрэгтэй. Та хайрыг ойлгох хэрэгтэй. Та хайрыг ойлгосон цагт хариу гарах нь гарцаагүй. Хайр хизээч андуурдаггүй байхгүй юу? Хүнийг хайрлаа гэд, бусдыг хайрлаа гэд хизээч танд ямар ч алдаа гарахгүй. Тэгээ дээрэс нь үргэлж ялалт таны талд байна. Тиймээс одоо бид бусадтай ямар харьцаатай байгаагаа тогтоохын тулд бясалгал хийнэ. Бусад байхгүй л та байхгүй. Та хизээч оршихгүй бусадгүйгээр. Хин ч юу ч гэж хэлжсэн, хин ч юу ч гэж бодож исэн. Бусад гэдэг бол таны замнах зам. За ингээд бясалгалдаа орохын өмнө өөртөө массаж хийдэг. Өөртөө массаж хийн. Хоёр алгаан хооронд нүүрж бүлээцүүлж агаад гар хөл хүзүү толгой цээж бүх биеэ ширүүхэн илээд өөртөө массаж хийдэг. За энэ бол таны альва нэгэн булчингийн чангарал зэргийг тавиулж таны сэтгэлийг тайвшруулж стресс багасгадаг
За мөрөөс ихсрээд биеэс ихсрээд чилээгээ гаргана. За 3 удаа гүнзгий амьсгал авч гүнзгий амьсгал гаргана. За нуруу ихц мөр сул. Мөрөн сулна. And breathe in out. Амьсгал авч гаргана. And relax your mind. Сэтгэл амгалантай. Self and others. Би болон бусад хүмүүс. I want to see what kind of a relation you have others. Бусадтай та ямар харьцаатайгаа бод. We don't have a choice. Бидэнд сонголт байхгүй. Person we want. Өөр бусад хүмүүс Choice. бидний талаар юу гэж бодохыг бид хэлж What мэдэхгүй. kind of Тэд бидний талаар юу бодох уу, юу хэлэх үү гэдгийг бид сонгохгүй. Харин тэдэнтэй ямар холбоотой, ямар харьцаатай байх вэ гэдэг сонголт бидний гарт байдаг юм аа. Одоо би таныг бусадтай ямар харьцаатай байгаагаа бодоосоо гэж хүсэж байна. Бусад хүмүүс таны хүч чадал болох нь уу? Эсвэл бусад хүмүүс таны сул тал болох нь уу? Бусад хүмүүс таны сул тал илүү болж гин үү? Эсвэл таны эрч хүч илүү болж гин үү? Тэрийг бод. Бусдын зүгээс та юу мэдэрч байна? Та тэндээс эрч хүчийг мэдэрч байна уу? Сул дорой байдлыг мэдэрч байна уу? Гэдгэн бод. Тэд танд жаргалыг өгч байна уу? Тэд танд илүүтэй зовлон өгч байна уу? Бусадтай та ямар хуу барилдлагатай байна? Тэрийг бод. Бусдыг хайрлах сэтгэл таны юу хожих уу? Юу алдах уу гэдгийг шийднэ. Бусдыг хайрлах сэтгэл таны ялах уу, ялагдах уу гэдгийг шийднэ.
Бусдыг хайрлана гэдэг таны жаргалыг олохын түлхүүр. Бусдыг хайрлах сэтгэл танд хүссэн болгоныг чинь өгнө. Энэ бол хүслийг хангагч модон билээ. Энэ бол хүслийг бүтээх чанд мөн эрдэнэ. За, та бүхэнд баярлалаа. Иймэрхүү байдлаар бяцлахад болно. За, ингээд та бүхэнд хэр сонирхолтой байсан бол энийг ингэж дадуулахад маш сонирхолтой байх болно. Тэгэхээр энэ бяцлаглыг хийхин тулд танд 3 зүйлийг анхаарах хэрэгтэй. Юуны төрөнд бусдыг олдошгүй эрдэнэ хэмээн бодож зүрхэндээ агуулгах хэрэгтэй. Яагаад гэвэл бусад гэдэг бол таны аз жаргалын түлхүүр. Бусад гэдэг бол миний өөрийнхөө энэ амин хувиа хичээсэн сэтгэлээс салах тэр эрх чөлөө. Бидний хүсэж байгаа зүйл бол аз жаргал, энэ хэмжээ хязгааргүй төрөх. Бусад гэдэг маань бидний тэнд хүрэх тэр зам юм. Өөрөөр хэлэх юм бол бусад гэдэг маань бүх өвчнөд зориулсан эм юм аа. Тиймээс би та бүхнийг энэ бусдыг өөрийнхөө чөлөөлөгдөх эрхчлөөнд хүрэх зам юм аа гэдэг дээр ингээд шинжлэх бяцлал хийгээсэй гэж хүсэж байна. Тэгснээр та өөрийнхөө дотор байгаа тэр аз жаргалыг илрүүлэх тийм болцоотой. Тэгэхээр бусдыг хайрлах сэтгэлийг төрүүлэхгүйгээр өөр замаар явж өөрийнхөө аз жаргалыг олно гэдэг бол таны ямар нэгэн юм буруутсан байна л гэсэн үг. Тэгэхээр юуны төрөн бусдын чанарыг таних хэрэгтэй байна шүү дээ. Бусад гэдэг чинь ямар чанартай байна. Тэгэхээр бусад гэдэг маань бусдын нөлөөнөөс өөрийгөө чөлөөлөх зам, бусад гэдэг маань өөрийн дотор байгаа тэр аз жаргалыг нээж илрүүлэх зам байх нэ, гарц байх нэ. Таныг чөлөө гэтлхүүд хүргэх, таныг энэ бусдын нөлөөнөөс ангижрах ийм чадал бусдад байна гэдэг тэр чанарыг та олж хараасай гэж би хүсэж байгаа. Тиймээс би та бүхнийг энд маш гүнзгий шинжилж бясалгах хэрэгтэй гэж хүсэж байгаа. Ингэснээрээ та хүсэхгүй байгаа болгоноосоо чөлөөлөгдөх бололцоотой. Хүсдэггүй болгоноосоо чөлөөлөгдөө зогсохгүй, хүсдэг болгоноо олж авах бололцоотой юм. Би таныг энийг ойлгоосоо гэж бодоо зогсохгүй, энийг би таныг бүр мэдрээсэй гэж хүсэж байгаа. Хинч танд аз жаргалыг өгч чадахгүй. Та тэр аз жаргалыг өөрөө л нээж илрүүлнэ. Таны тэр амин хувиа хичээх сэтгэлээс илүү танд зовлон авчирдаг, танд өвчин авчирдаг, шаналгаа авчирдаг юм байхгүй юм аа. Өөр хинч танд өвчин зовлон авчирч чадахгүй. Зөвхөн таны харамайчих сэтгэл.
Амин хуваа хичээх сэтгэл бид бүгдэд байгаа нийтлэг өвчин. Тэр өвчнийг илаашруулах юм нь бусдыг хайрлах сэтгэл. Хинч танд аз жаргалыг өгч чадахгүй. Тэр аз жаргал таны дотор байгаа байхгүй. Та тэрийг өөрөө л нээж илрүүлнэ. Нээж илрүүлэх зам нь юу юм бэ гэхээр бусдыг хайрлах сэтгэл. За ингээд би та бүхнээс ерөөсө бусад бүх юмыг хайрлаасай гэж хүсэж байна. Бүх юмыг. Бусад хүмүүсийг төдийгүй. Адуус амьтныг төдийгүй. Байгаль, орчин, уул ус, мод, цэцэг бүгдийг мөн адил хайрлаасай гэж би хүсэж байна. За үүгээр өнөөдрийнхөө хичээлийг гадаалъя. Та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр эргэн золгоё. Баяртай.